Та англи хэллийг яг хаанаас нь эхэлж яаж сурахаа ойлгохгүй хэврэл байна уу? Эсвэл та аль нэг төвшөндөө гацчгаад ахихгүй байгаа мэт санагдаж байна уу? Эсвэл гадаад хүмүүстэй харилцаж ярихдаа ойлгож байгаа хэрнээ гярга гэхээр нэг л болж өгөхгүй байна уу? Эсвэл англиар ярьж ойлголцож байгаа хэрнээ нэг л учраа ойлгохгүй өөртөө итгэлгүй байгаа биш үү? Тэгвэл та Lotus системийг сонгоорой. Lotus систем нь нийтдээ хэлний болон хувь хүний хөгжлийн гэсэн 18 чадварыг хөгжүүлдэг. Хэлний чадварын хувьд Global Linguistic Assessment System буюу дэлхийн стандартад нийцсэн 9 чадварыг мөн дэлхийн брендийг хөгжүүлдэг 9 имижийг бүрдүүлдэг байгаа гэсэн үг. Global Linguistic Assessment System-ийн хувьд prosody, reading, writing, speaking, grammar, vocabulary, fluency, communication, linguistic repertoire гэсэн 9 чадварыг хөгжүүлдэг бол Global Performance of Linguistic Identity mental, physical, social, vocal, aesthetic, authentic, moral, synced гэсэн юм 9 чадварыг хөгжүүлдэг гэсэн. За prosody гэдэг нь болохоор бидний дуу хоолойны өнгө, хэмнэл, аялгыг илэрхийлдэг бол reading, writing хөгжүүлээд явна гэсэн. Дээрээс нь communication, linguistic repertoire гэдэг нь ямар чадвар вэ гэхлээр тухайн чадруудыг хэлний чадваруудаа бүгдийг нь ямар контекстын дор яаж хэрэгжилж чадж байгаагүй гэсэн тэр чадвар бас хурдыг чинь шалгана гэсэн. За mental image, vocal image бүр дуу хоолойны имиж хүртэл бүрдүүлдэг гэсэн. Aesthetic image, гоо зүйн image, authentic image нь өөрийнхөө дахин давтагдшгүй тэр чанар үн цэнийг бас ойлгоно гэсэн. Анхаарал тавьсан явдал баярлалаа.